нийт эрх ашиг гээд тэгэнгუთ би одоо ингээл бүхний төлөө өөрийгөө золиослол тий. Одоо зүрхээ гаргаал, шатаагаал ингээ явах юм уу тий. Миний амьдарч байгаа орц, миний амьдарч байгаа орчин тойрон, миний амьдарч байгаа хот, аймаг, улс сайхан байх юм бол би дотор нь өөрөө сайхан амьдрах байхгүй. Тэгэхээр нийт эрх ашиг дотор хувийн миний өөрийн эрх ашиг үргэлж багтчихэдэг. Хүн ер нь ямар ч зүйл хийсэн хувийн эрх ашиг дандаа багтчихэдэг. Тэгэхээр энийг бас сайн ойлгох хэрэгтэй тий. Одоо юу гэдгийг надаа манай хажуу байлд одоо баг хүн одоо яадсан тий. Орилж ашиг залхтай асуудал баг хүн амны хэрэг гарч исэн ч баг хамаагүй болчиход байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр нийтийн эрх ашиг болон бүгдээрээ happy байх юм бол би ч гэсэн дотор нь happy байна гэдэг тий. Одоо жишээ нь биеийн эргэтэн тогтолцоо тий. Ингээ бусад эргэтнүүд нь ингээд муудчихад байхад нэг эргэт нь гоё ганцаараа гоё байна. Тэр чинь нөгөө нэг бүхэл систем нь өөрөө устгах гээд байхад тий. Нэг нь дотор нь гоё байлаа гэдэг юм яам. Тэгээ одоо жишээ нь манай энэ юу шүү дээ тий. Лаглаг ингээл хауснууд ингээл барайл тусдаа ингээл том өндөр хашаатай тор мортой тий. Тэдний хүүхдүүд нь гоё сургууль сурдаг тий. Аим гоё юунд амьдэрдэг, орчинд амьдэрдэг. За тэгэл гэтэл нийт одоо масс 70-80% нь ингээд дороотолтой тий. Ядууралтай ингээ байж хахад яг энэ яг сайхан амьдрал мөн үү тий. Харин тий талаас нь сайн бодох хэрэгтэй байна. Тэгэнгүүт тэнцэн ингээл хүүхдүүд нь тусдаа газар суралцдаг, тусдаа орон зайд амьдардаг болчиход байна шүү дээ тий. Хоёр гүрний цаана маань гэдэг ингээд үгэллэхтэй. Энийг элитизм үүсгэх гээд байгаа юм л та. Гэтэл мэрэгдүүд бол хэлж байгаа. Элитизм буюу одоо язгууртнуудын жинхэнэ мөн чанар бол өөрөөсөө дорд буурай хүнээс дээрлэх, бөөлөдөх, тэрнээс өөрийгөө илүү байгаагаас аз жаргал авах хүсгүй. Харин тэрийг тэтгснээр өөрөө улам тэднийхээ хайр нөгөө буйнаар өөрөө тэтгэгдчихэд чинь жинхэнэ элитизм багхгүй.